Сүүлийн 10 жилийн турш асар их ашиглах маш энгийн нэг томьёотой байсан зүйл бол програм хангамжийн үйлчилгээ бүтээх байсан. Дэлхийн эдийн засаг бол ерөнхийдөө дижитал платформуудыг хамгийн ашигтай салбар гэж үздэг байсан. Компаниуд жил бүр зөвхөн энгийн дижитал ажлын урсгал болон судалгааны хэрэгслүүдийг ашиглахын тулд 15,000-аас 20,000 долларуудыг төлдөг байсан. Хувийн хөрөнгө оруулалтын сангууч гэсэн эдгээр програм хангамжийн платформуудыг хамгийн том боломж гэж үзэж тэр тогтмол захиалгын орлогыг авахын тулд хэдэн тэрбум доллар зарцуулж худалдаа авалт хийдэг байсан. За энэ зургаас харж байгаа график бол програм хангамжийн эзлэх хувийг нийт худалдан авалтын үнэлгээнд харуулж байгаа юм л да. 2021 оноос 2025 оны хооронд програм хангамж бол одоо нийт хөрөнгөхийн 20-25% тогтмол эзэлж байж. Ингээд санхүүгийн систем нэг л өдөр маш их таамаглал дээр ихээхэн үрийг босгосон байдаг. Ерөнхийдөө програм хангамж бүтээх буюу энэ кодчлол нь их ховор, үргэлж өндөр үнд хүрнэ гэж бодсон. Тэгтэл яг одоо технологийн салбарыг маш хүчтэй эргэлт одоо нөмрөн орж ирж байна. Том хөрөнгө оруулагчид програм хангамжийн хөрөнгө оруулалтаас гараад оронд нь бодит хөрөнгийг буюу ялангуяа чип болон хүн техник хэрэгслийг хардвер талдаа цоглуулж хөрөнгөлүүлж байгаа юм. За графикийг бүгдээрээ харж байна. Цэнгэр шугам бол одоо програм хангамж унж байгааг илэрхийлж байгаа. Улаан шугам бол хардвер буюу техник хангамжийн хэрэгсэл өсөж байгааг харуулж байгаа юм. Энэ хөдөлгөөн бол маш их хүчтэй байна. 2026 онд бол одоо програм хангамжинд хөрөнгө оруулалт бараг босоо унталчиг буурж байгаа юм. Яагаад санхүүгийн салбар буюу Wall Street сүүлийн 10 жилд хамгийн ашигтай салбарыг орхиж байгаа вэ? Учир нь програм хангамжийн үйлчлэгээний бизнесийн эдийн засгийн суурь логик нурж унж байгаа юм. Энэ ултын шалтгаан мэдээж хэрэг хиймэл оюухан. Ялангуяа автомат код бичих хэрэгслүүд болоод байгаа юм. Эдгээр платформуд болохоор жижиг бизнес эрхлэгчид одоо програм хангамж нийлүүлдэг процессыг алгасах боломжийг олгож байгаа юм. AI болон Python ашиглаад өмнө 10,000 долларын үнэтэй байсан өгөгдлийн хэрэгслүүдийг ердөө шууд бүтээж чаддаг болсон. Кодыг автоматар удирдах буюу шууд бичдэг болсон үед нь код ховор зүйл байхаа болж эхэлж байгаа юм. Эдийн засгийн үндсэн нэг хуйлгаа ямар нэгэн дижитал зүйл хязгааргүй их болбол үнэн бараг тэг рүү унана. Тэгэхээр макро эдийн засгийн үнд цэн нь болохоор одоо клауд дижитал орчноос алга болж шууд бодит дэд бүтц рүү шилжиж байгаа гэсэн үг. AI нь одоо дижитал энэхүү саадыг шийдснээр бүх хомсдол физик ертөнц рүү шилжин тооцоолох хүчин чадал, цахилгаан болон физик орон зай руу л орчиж байгаа гэсэн үг. Та хүчирхэг хиймэл оюуханыг энгийн нэгэн лэптоп дээр ажиллуулж чадахгүй шүү дээ. Асар том дататай болон их хэмжээний цахилгаан шаардна гэсэн үг. Ерөнхийдөө дижитал клауд гэж ярьдаг мөртлөө энэ бол маш их хүнд үйлдвэрийн орчин байгаа. Яагад гэвэл эдгээрийг барихын тулд газраас асар их газрын ховор элемент түүхийдийг холборлно. Зэс утаснаас эхлээд ховор металлууд хүртэл орно. Геополитикийн ямар нэгэн орон усгай байдал болон шинэ үнийн тарифууд энэ дарамтыг улам нэмэгдүүлж байгаа. Барууны орнууд эдгээр бараан зориулж тусдаа нийлүүлэлтийн сүлжээ байгуулах шаардлагатай болж байгаа маа. Хиймэл оюуханы хязгаар бол кодтой ерөөсөө холбоогүй. Жинхэнэ хязгаар нь дэлхийн логистик, зэсийн уурхай, цахилгааны сүлжээ энэ бүхэнд хамаатай байгаа юм. Энэ өөрчлөлт нэгсэндээ хувийн зах зээлийн том эрсдлийг ил болгож байгаа юм. Ерөнхийдөө санхүүгийн салбар буюу зээлдүүлэгч тал маань одоо програм хангамжийн салбарын нийт үнээс 25% нь л үнийн тогтоож тэр хэсэгт нь өрийг нь барьж байгаа гэсэн үг. Ер нь одоогийн өсөлт бол төр зүрийн хөрөнгө оруулалтын зардлыг урамшууллаар жишээ нь татрын өнгөлтөөр л дэмжиж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ эдгээр бодлогонд дуусаад програм хангамжийн орлого алга болох үед 2027 онд бол энэ зах зээл бол ноцтой одоо зээлийн хямралтай тулнаа. Зөндөө их зээл авсан байгаа шүү дээ. Энэ бас цаашлаад крипто зах зээл бас аюултай байгаа юм. Яагаад гэвэл Ethereum сүлжээнүүд одоо код ажиллуулахын тулд газ фи авдаг тул хөрөнгө оруулагчид тэднийг програм хангамжийнхаа ангилалд оруулаад байгаа байхгүй юу? Харин энэ ангилал нь яг одоо зарагдаад дуусж байгаа. Тэгэхээр амьд үлдэхийн тулд эдгээр сүлжээнүүд нь өөрсдийн физик суурийг харуулах хэрэгтэй болоод байгаа. Бодитоор гэсэн үг шүү дээ. Тусгай техник болон эрчим хүчний хомсдол үүснэ гэсэн үг. За дараагийн цикл нь амьд үлдэхийн тулд одоо өөрийнхөө портфолио бүтээгдэхүүнүүдийг зөвхөн програм гэж нэрлэгдэх зүйлсээс салах шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр бид бүхний бизнесүүд хүний оролцоотой дижитал процессд өндөр үн төлдөг байсан үеэс гарan бүр шилжиж гэнэ гэсэн үг. Шинэ үүсэж байгаа эдийн засагт хүмүүс зөвхөн эцсийн бодит үр дүнд л мөнгө төлөөд байгаа юм. Ашигын маржин гэдэг зүйл бол одоо код бичгээс холдож илүү дэд бүтц рүү шилжиж гэнэ гэж ойлгох хэрэгтэй. Нэгсэндээ бодит зүйл бүтээдэг систем. Тийм учраас л бодит чип үйлдвэрлэг NVIDIA компани алаад байгаа шүү дээ. Санхүүгийн том салбар бол одоо л робот, дэвшилтэт үйлдвэрлэл, физик нийлүүлэлтийн сүлжээ рүү маш ихээр анхаарлаа хандуулж байгаа. Дижитал орчинд одоо програм хангамжийн халуурал бол ерөнхийдөө дууссан гэсэн үг ээ. Хүн болгон өөрсдөө код бичиж шүү дээ. Ирээдүйд хөрөнгөө зөв байрлуулах гэдэг нь түүнийг дахин бодит ертөнц рүү шилжүүлэх гэсэн үг л бууж байгаа юм. Хэрэв та энэ видеог бас хараахан ойлгоогүй бол дахин үзэх санал болгож байна. Мөн subscribe дахаа бүү мартаарай.